За сайн байцгаана уу та бүхэндээ мигмар гарагийн өглөөний мэнд хүргэе. За Mass Academy төв офсоос хүрдэг ээлжид лайв маань өнөөдөр хүрж байна. Гадаад харилцааны менежер Жаргал Дулгам та бүхэндээ өнөөдөр тодорхой мэдээлэл өгөхөөр лайва эхлүүлж байна. За Mass Academy сүүлийн үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэхээр за сүүлийн үед бол Филиппин улсын сургуулиудаа нэмэх талаар төлхөө ажиллаа. За дээрэс нь нэмсэн сургуулиуд дээр Монгол төлөөлөгчөө байршуулах тал дээр бол Mass Academy маань сүүлийн хэд хоног төлхөө ажиллаа. За энэ ажлын үр дүнд маань бол 3-4 сургуультай шинээр бол хамтарч ажиллаж эхэлсэн. За сургуулиуд дээр бол интернетийг байрлуулсан. За зарим манай нөө гадаад төлөөлөгч нарын маань хугацаанд дуусаад ирж байгаа. За тэгээд оронд нь солигдоод очих төлөөлөгчтэй бас сургуулиуд дээр байршуулсан байгаа. Тийм учраас та бүхэн Филиппин улсын Себу хотын хэлний сургуулиудыг сонгосон бол за тухайн таны сургууль дээр бол Mass Academy төлөөлөгч Монгол менежерээр ажиллаж байгаа гэсэн үг байгаа шүү. За тэгээ өнөөдөр дээрэс нь Филиппин улс руу за удирдлагын баг маань яваад зарим нэг гэрээнүүдийг хийгээд за оюутнуудтай хөнгөлөлтөө үнээр үйлчлэх тоглоомын газар усан парк зэрэг газруудаа бол гэрээ хийгээд ирсэн. Энэ удаагийн гэрээ маань бол G Park гэдэг усан тоглоомын газар зөвхөн Mass Academy оюутнууд маань 20% хөнгөлөлтөд тоглох юм гэрээ байгуулсан байгаа. За энийг болохоор ер нь эндээс явж байгаа оюутнууд маань бол яг одоо бол Mass Academy төв офс дээрээс ирээд хямдрлын купон аваад явна. За тухайн одоо G Park гэдэг тоглоомын газрын удирдлагуудтай нь бол манайхаас аль биесны харилцаатай байгаа. За ийм нэртэй ийм оюутан очоод 20% хөнгөлөлтөөр тоглоно шүү гэд эндээс манайхаас мэдээлэл өгчнө. Та тухайн G Park тоглоомын төв дээр купоноо барьж очоод эндээс явуулсан нэртэй тулгасны дараа та тухайн тоглоомын газар 20% хөнгөлөлтөд тоглох байгаа шүү. За тэрнээс гадна бол Бики Ивэктем гэх шинэ сургуулиудтай хамтарч ажиллаад эхэлсэн байгаа. Шинэ сургуулиудыг видео танилцуулга мэдээллийг Mass Academy сайт болон Mass Academy пэйж рүү ороод та бүхэн мэдээллийг авч болно. За дээрэс нь би өнөөдөр та бүхэндээ даатгалын ач холбогдлын талаар бас тодорхой мэдээлэл хүргэе гэж бодлоо. За даатгал гэдэг бол мэдээж маш их хэрэгтэй, маш том эрсдлээс өөрийгөө авч гарах тийм боломж. За тийм учраас манайх бол явж байгаа бүх оюутнуудаа монироо даатгалаар аль биесны гэрээтэй яг аль биесны харилцагчаар монироо даатгалаа хийлэгдэг байгаа. Яг одоогор л за оюутнууд маань бол яг манай байгууллагаас бол монироо даатгалыг санал болгож байгаа. Гэхдээ тухайн оюутан маань бас өөрөө даатгалаа сонгоод өөрөө бас даатгалаа хийлгэж болно. Монгол даатгал юм уу, мандал даатгал юм уу гэх бусад даатгалыг бол сонгож болно. За манайх бол яг гадаадд оюутан зарцуулах одоо нэг тухайн даатгалын гэрээнд нь орсон нөхцлүүдийг үзэж агаад за яг гадаадад ингээд сурахаар явж байгаа хүнд энэ нь арай боломжтой юм байна гэсэн үүднээс бол монироо даатгалыг сонгосон байгаа. За тэгээд монироо даатгал даатгуулснаар та ямар эрсдлээс өөрийгөө хамгаалж болох вэ? Тодорхой мэдээлэл өгье. За гинтийн осол эсвэл одоо нэг өвчлөлөөс үүсэх зардлыг бол монироо даатгал 100% даатгана. Одоо тухайн гэрээ хийсэн өдрөөс ахуулаад гэрээ дуусах өдөр хүртэл та яг Филиппин улсад очоод таны эрүүл мэндэд ямар асуудал гарсан, за гинтийн өвчлөл үүснэ үү те эрүүл мэндийн бүх зардлыг одоо тухайн улсдаа эмнэлгээрээ үйлчлүүлээд бүх баримтаа цуглуулад дараа нь бол монироо даатгалаас гаруулж авах боломжтой. За ачаа тийшинд хохирох учрал гэж байна. Энэ учрах. За ачаа тийш бол зарим одоо нисгэд бүртгэлтэй ачаа гэдэг нь одоо яг нэг таны нисгэд өгж байгаа ачаа гар тийш орохгүй байдаг байгаа. За яг нисгэд өгсөн ачаа маань хоцрох, алга болох энэ тохиолдолд бол мөн даатгал маань үйлчлэнэ. За энэ бол дараа нь бол нислэг саадснаас үүсэх хохирол гэж байгаа. Энэ болохоор за зарим нэгэн нислэгүүд 6 цагаар юм уу, 24 цагаар юм уу, ингээд 12 цагаар юм уу, 18 цагаар юм уу нислэг цуцлагдаад хоошлогдсон тохиолдолд нислэг цуцлагдсанаас үүсэх одоо бүх төлбөрийг даатгалаасаа гаргуулж боломжтой. Тухайн үедээ та одоо ямар нэгэн зочид буудалд байрласан, за нислэг цуцлагдсанаас гарсан бүх төлбөрүүдийнхаа баримтуудыг цуглуулад за мөн даатгалаасаа гарах боломжтой. За нислэг саадах гэхээр ер нь
6 цагаас дээш, 12 цагаас дээш, 18 цагаас дээш, 24 цагаас дээш нислэг хоцорсон бол за $45-аас $180 хүртэл таны хохирлыг Монред татгалаас аргадуулах юм байна. За бичиг баримт авах зардал гэсэн байна. Энэ бол яг гадаадд зорчиж явах хугацаанд ямар нэгэн байдлаар бичиг баримтаа алдах тий. За тээвэрлэлд бүртгүүлсэн ачаа тийш алдагдсан тохиолдолд нөхөн төлбөрийг бол Монред татгалаас олгоно. За шүдний яаралтай тусламж гэсэн байна. За яг шүд яг хизээ өвдөхийг бас мэдэхгүй шүү дээ тий. Тэгээд сараар ч юм уу 3 сараар 6 сараар явах сурахаар гарцсан байдаг. Тухайн одоо сурах хугацаанд шүд өвдөхтэй тийм тохиолдол гарсан тийм одоо ингээд эрсдэл гарсан тохиолдолд Монред татгал мөн хариуцах юм байна. За дээр нь би сая хэлсэн эмнэлэг эмчилгээний зардлыг бол Монред татгалаас гаргадаг байгаа. За үнийн хувьд бол яг нэг хугацаагаараа л өөр идэг юм байна. За 1 сарын хугацаатай Шенгений орнуудад бол $48. За 1 сарын хугацаатай Азийн орнуудад бол $23 гэдэг юм байна. Энэ бол одоо манай академи маань явуулаад байгаа Филиппин улс маань бол Азийн орондоо ордог. Тийм учраас та хэрвээ 1 сараар даатгалаа хийлгэл $23-оор хийлгэх юм байна. $23 нь монгол мөнгөөр харьцуулахад 60 мянган төгрөг болдог байгаа. 63 мянга хавцаа болдог байгаа. За тэгээд бүр удаан хугацаагаар 6 сараар хэрвээ хийлгэх гэр бол за 400 гаруй мянган төгрөг болдог байгаа. За тэгээд даатгуулагчийн гэр бүлийн гишүүд бол 5% хөнгөлөлттэй хийдэг. За тэгээ 10-аас дээш хүнтэй групп бол 8%, 20-оос дээш хүнтэй групп бол 10%. За 0-оос 12 насны хүүхэд бол 20%-ийн хөнгөлөлт үзүүлээд Монред даатгалаа хийлгээд явж болох юм байна. Даатгалын хувьд бол ийм мэдээлэл байна. Монред даатгал бол яг Мас академиг үүсэн байгуулагдсанаас эхлээд одоо хамтарч ажиллаж байгаа. Манай найдвартай түнш байгаа. За та бүхэн даатгалын талаар асуух зүйлэвэл лайвынхаа комент хэсэгт бас нэмэлтээр асуугаарай. Миний хэлээгүй бас юм үлдсэн байж магадгүй, асууж тодруулах зүйл байж магадгүй. Та бүхэн комментээр асуугаарай. За дээрэс нь бас зөвхөн даатгалын талаар гэлтгүй Филиппин улсад хийж сурах, за төлбөрийн мэдээлэл, бусад мэдээллийг бас авах хүсвэл лайвын дээр комент хэсгээр мэдээлэл асуугаарай. Мас академи маань бол 2019 оноос эхлээд яг Филиппин улсын Себу хотын хэлний сургуулиудад яг оюутнуудыг бол явуулаад эхэлсэн байгаа. За өмнө нь бол зөвхөн дотоодын ажилчдаа явуулдаг байсан. За яг 19 оноос эхлээд бол англи хэлтэй монгол залуус хөтөлбөр, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд за энэ төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд бол оюутнуудаа за гадны оюутнуудыг бол Филиппин улсын хэлний сургуулиуд руу зуучлаад эхэлсэн байгаа. За би гар утсаар коммент харъя. Та бүхэн сонирхсан асуултаа коммент хэсгээр асуугаад яваарай. За актем дээр ирээд яг нөө гэрээ хийгээд явахаар болж байгаа оюутнууд манаас манайхаас бол Монред даатгалаа мэдээж санал болгож байгаа. За зарим оюутнууд бол одоо би мандал даатгалтай илүү харьцдаг тий, би монгол даатгалтай илүү харьцдаг. Тийм учраас монгол даатгал одоо бусад даатгал өөр даатгалын газар надад илүү тохиромжтой байна гэж үзвэл оюутан маань өөрөө даатгалын газраа сонгоод даатгалаа хийлгэж болдог байгаа. Манайх одоо Филиппин улс Себу хотын сургуулиуд руу яг оюутан явуулж гиснээсээ хойш Тикт Air Market-тай бас хамтын ажиллагаатай байгаа. За Монред даатгалтай бас хамтын ажиллагаатай байгаа. Тухайн оюутан маань ингээд яг нөгөө нэг гадаад руу явах гад сурах гад ирэхээр одоо Монголд амжуулах маш их ажил ингээд тулаад ирдэг. Тийм учраас ихэнх оюутнууд манаас завгүй байна, боломжгүй байна гэж үзсэн тохиолдолд тиктэй шууд манайхаар захиалуулж болно. За мөн даатгалаа бас шууд Монред даатгалаар хийлгэж болно. За Мас академи маань Филиппин улсын Себу хотод байрлаж байгаа сургуулиудтай хамтын ажиллагаатай байгаа. За эдгээр сургуулиуд маань бол нэмэгдсээр байгаа. Танд маш олон сонголтууд бол гарч ирж байгаа.
Үнэхээр за яг Филиппин улсад бол Сибу хотод хэлний чиглэлээр дагнасан 100 гаруй сургуулиуд байдаг. За энэ сургуулиуд дундаасаа яг одоогийн байдлаар бол эхний 30 гаруй за яг нөө зэрэглэлээрээ сургалтын чанараараа бүх үзүүлэлтээрээ ингээд эхний 30 гаруй сургуулиудаа бол манайх аль биесны төлөөлөгчөөр хамтарч ажиллаж байгаа. Тийм учраас та бүхэн маань 30 гаруй сургуулиуд дундаас яг таны боломж нөхцөлд гэр бүлэрээ явах уу, хэдэн настай хүүхэдтэй явах уу, ээжигээ аваад явах уу, тэ настай хүн аваад явах уу, яг та ямар байдлаар гэр бүлээ ямар гишүүнтэйгээ, ямар хугацаанд, ямар орчинд сурах гэдэг энэ бүх зүйлүүдээ бол сонгож болно. 30 гаруй сургуулиуд дундаас л одоо гэр бүлд аягүй боломж нөхцөл нь аягүй сайн. За эсвэл ганцаараа явхад илүү боломж нөхцөлтэй. Эсвэл ингээд ээжтэйгээ муу аавтайгаа тий хөгшүүнтэй явхад бас боломж нөхцөл нь бүрдсэн ингээд янз янзын сургуулиуд байгаа. Тийм учраас та бүхэн маань Mass Academy-ийн төв офс дээр ирээд хамтарч ажиллаж байгаа сургуулиудын маань видео бичлэгийг үзээд үнэний мэдээлэлтэй танилцаад энэ олон сургуулиудаас бол сонголтоо хийх бүрэн боломжтой байгаа. Үнийн хувьд бол мэдээ сургууль болго өөр байдаг байгаа. За сургуулийн зэрэглэлээс, сургуулийн дотор байрны зэрэглэлээс, за тэгээд сургуулийн кампус дотроо ямар одоо байгууламжуудыг барьж тогтчулсан тий бассейнтай юу, кино театртай юу гэд эдгээр үзүүлэлтээсээ шалтгаалаад сургуулиудын үнэнд бол одоо өөрчлөлт бол өөр сургуулиуд бол мэдээж өөр үнэтэй байгаа. За нэг сард сурахад бол дунджаар $900-аас $1400 хооронд хэлбэлцдэг байгаа. За тэгээд та бүхэн маань ирээд яг өөрийнхөө сурахаар одоо боломж нөхцөлтэй тохируулаад сургуулаа сонгож болно. За Mass Academy-ийн зүгээс бол явуулж байгаа бүх оюутнуудаа ямар нэгэн байдлаар хямдрал, урамшуулал, за бэлэг бол заавал өгдөг байгаа. За яг одоо Mass Academy-аас бол мэдээж бүх оюутнуудаа Филиппин улсын Сибу хотод арилгах G Park гэд маш өндөр зэрэглэлтэй усан тоглоомын газар байгаа. Энэ тоглоомын газар Mass Academy-ийн бүх оюутнууд 20% хөнгөлөлтөө үнээр үйлчлүүлэх эрхийн бичиг купоныг бол эндээс өгж байгаа. За яг одоо нөгөө нэг эндээс купоноо аваагүй тэндээ очсон байгаа оюутнууд маань яаж үйлчлүүлэх вэ? Купоноо яаж авах вэ гэвэл тухайн сургуулийнхаа Mass Academy Монгол төлөөлөгчтэй холбогдоод хямдралын купоноо аваад за тийм Mass Academy офсаас тухайн газар руу таны нэрийг явуулаад за ингээд тулгацсны дараа бол та тухайн тоглоомын газар 20% хөнгөлөлтөө үйлчлүүлж болно. За дээрэс нь бас явж байгаа оюутнуудаа гарын бэлэг байгаа. Гарын бэлэг бол та бүхэн бас мэдж байгаа бах. Одоо манай академийн пэйжээр бол пост бол айгүй их явж байгаа. Бэлгийн пост маань. За Mass Academy логотой. За англи хэлтэй Монгол залуус төсөл хөтөлбөр гэсэн одоо тийм бичгтээ power bank, flash, бал бол бүх оюутнуудаа бэлгэлж байгаа. Энэ бэлэг маань бол цагаан сарыг дуустал үргэлжилнэ. За тэгээ дараа нь бол ямар бэлэг өгөх вэ бол яг академийн зүгээс дахиад шийдэх байгаа. За даатгалын талаар нэмж асуух зүйл байвал та бүхэн маань комент хэсгээр асуугаарай. За дээрэс нь бол одоо нөө дэлхийн нийтэд коронавирус гэд мэдээж гарцсан байгаа. Энтэй холбоотой бол за зарим нэг оюутнууд маань бас тодорхой айдастай, за нийгэм маань бас тодорхой хэмжээний айдастай болчлоо. Ийм амар өвчнөд байхад гадаад руу яаж явж сурах юм бэ гэх тээ. Тэгсэн ч гэсэндээ ер нь бол Филиппин улс маань аялал жуулчлал за тэгээд яг боловсрлоороо дагнан хөгжсөн учраас энэ тал дээр бол маш өндөр бэлэн байдалтай ажиллаж байгаа. За Филиппин улсад одоо коронавирусын яг тохиолдол илэрсэн гэсэн мэдээ бол гарсан. За энэ нь бол яг хятадын нэг оюутан маань Манилад нисч очсон юм билээ. За тэгээд угаасаа нөгөө бүх улсын хил дээр шалгалт аягүй өндөр болсон. Манилад нисэж очоод за хил дээр шалгаад за тэг хил дээр коронавирус гэдэг нь тодорхойлогдоод одоо Филиппин улс руу дотгошоо орохгүйгээр хил дээрээ юм тусгаарлагдсангүй юм билээ.
За яг уу яг нөгөө нэг нисээд очсон Филиппиний газар нутаг дээр очсон болохоор Филиппинд гэж бүртгэгдсэн. Тэгтээ бол яг энэ тохиолдол маань бол Филиппиний хэлээр нэвтэрч дотгошоо ороогүй. Хэлийн гадна бол тусгаарлагдсан юм хүн байгаа юм билэ. За яг манайхтай хамтарч ажиллаж байгаа сургуулиуд бол маш өндөр бэлэн байдалтай ажиллаж байгаа. Бүх оюутнуудаа маск, гар харагдахчийг бол өгж байгаа юм билэ. Үнгүүд харааж өгж байгаа. За Филиппин улсын сургуулиуд маань бол яг одоогийн байдлаар бол Хятад улсаас оюутан авахаа бол бүх сургуулиуд зогсооцсон байгаа, мэдээлэл гаргасан байгаа. За бусад орнуудаас бол оюутнууд бол хэвийн очиж байгаа. Тийм учраас яг одоо коронавирустай холбоотойгоор бол хувийн бэлтгэлээ сайн хангаад тэгээ өөрөө сайн маска зүгээд өөрөө ингээ сайн хамгаалах арга хэмжээг авсан байхад бол гадны орн руу за Филиппин улс руу зорчиход бол болно. Яг одоогийн байдлаар бол коронавирустай холбоотой масс системийн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт гэвэл масс системээр явж байгаа оюутнууд маань Хонконгоор явахыг бол зогсооцсон, зөвхөн Инчоноор явж байгаа. Хонконгоор дамжин нисэх, Инчоноор дамжин нисэх гэд хоёр сонголттой байсан бол одоо бол зөвхөн Инчоноор оюутнуудаа явуулж байгаа. Хонконгийн нислэгийг бол төр хугацаанд масс системээс бол оюутнуудаа санал болгохгүй байгаа. За дээрээс нь та бүхэн маань сургуулиудын бас онцлогийг энэ сургууль нь яг ямар онцлогтой вэ? Хүүхдэд дагуулад явхад аль сургууль нь надад тохиромжтой вэ юм уу? За эсвэл ээжтэйгээ аавтайгаа ингээд настай хүнтэй явхад аль сургууль нь тохиромжтой вэ? За эсвэл найз нөхдөөрөө те хоёулаа гуруулаа найзуудаараа явхад одоо тийм найзуудаа авч очсны урамшуулалтай сургууль байна. За яг одоо 3 настай юм уу 4 настай хүүхд аваад явхад тийм тохиромжтой бас сургуулиуд байна. Ингээд яг сургуулиудын дотоод журам, оюутан элсүүлэх журам гэдэг бүх зүйлүүд нь мэдээж өөр байгаа. Тийм учраас та бүхэн маань яг масс системийн төв офс дээр ирээд сургуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Яг сургуулиудын мэдээллийг лайвын одоо 20-30 минутанд юм уу эсвэл утсаар ярих нэг 20-30 минутанд хүргэхэд бол учир дутагдaltaй маш их мэдээллийг танд хүргэнэ. За тэгээ тухайн сургуулийн дүрм журмыг танилцуулна, энэ сургуулийн гэдэг одоо хичээлээ таслуул ийм арга хэмжээ авдаг гэд яг оюутандаа танилцуулах бол маш их мэдээлэл байдаг учраас та бүхэн маань яг масс академийн офс дээр ирээд масс академийн ажилтнуудаас бас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За масс академи цэгийн сайт дээр бол сургуулиудын төлөөлөгчийн болон дотор сургуулиудын мэдээлэл орсон байгаа. Зургийн мэдээлэл, видео мэдээллүүд нь орсон байгаа. За масс академийн төв офс бол Баруун дөрвөн зам Гранд Плазагийн 9 давхарт 901 тоотод байрлаж байгаа. Та бүхэн өглөө 9-өөс 18 цагийн хооронд ирээд масс академи дээр ирээд яг тодорхой мэдээллийг бас дэлгэрэнгүй авч болно. За дээрээс нь академи маань бол Бямба нэм гарагт 11 цагаас ахуулаад бас та бүхэндээ мэдээлэл өгч ажиллаж байгаа. За өнөөдөр би та бүхэндээ яг нэг сургуулийн тодорхой нэг яг хүмүүст хэрэгтэй тийм мэдээллийг хүргэе гэж бодсон. За энэ бол CIA гэдэг академи яг монгол хэл дээр орчуулсан ийм дүрм журам одоо тухайн сургууль дээр очоод ямар дүрмэнд баригдах уу, ямар цагаар яаж хичээлэх үү бүх юмнуудыг яг монгол хэл дээр орчуулсан ийм CIA сургуулийн танилцуулгыг өнөөдөр та бүхэндээ хүргье. За бүгдийг ингээд уншаад хараад хэлээд өгөхөөс илүү за яг хүнд яг масс систем дээр ирж байгаа хэрэглэгчид маань яг юуг төлөхөө асууж ийн гэдгийг би бас та бүхэндээ хүргэе гэж бодлоо. За нэгдүгээр одоо масс систем дээр ирж байгаа оюутнууд маань би очиод хэдэн цагийн хичээлийг яаж үзэх вэ? За ер нь бол бүх сургуулиуд 6-аас 8 цагийн хичээлтэй байдаг. Тэгээ хичээл нь хэдэн минут орох уу, хэдэн минут завсарлах уу? За дээрэс нь 6-аас 8 цагийн хичээл нь үдээс өмнө байх юм уу, үдээс хойш байх юм уу гэд хэрэглэгч нар маань асуудаг. Мэдээж сургууль болгоо өөр өөр байгаад байгаа. Тийм учраас би өнөөдөр та бүхэндээ жишээ болгоо CIA сургуулийн цагийн мэдээллийг хүргэе. За CIA сургууль бол даваа гарагаас Баасан гарагт ажлын 5 өдөр хичээлээд амралтын 2 өдөр амардаг байгаа. За өглөөний хоолны цаг нь бол 6:30-аас 8 цагийн хооронд байдаг юм байна. Та бүхэн одоо өглөө эрт сэрдэг бол 6:30-аас очиод хоолндоо орчиж болно. За жоохон унтдаг бол бас 7:30-аас 8 хооронд босоод хоолндоо орчиж болно.
За өдрийн хоолны цаг нь бол 12:30-аас 13 цаг 30 минутын хооронд хоолндоо ордог. За оройн хоол нь бол 18:30-аас 19 цагийн хооронд хоолндоо ордог юм байна. CIA сургууль. За ихэнх сургуулиуд бол өдрийн 3 хоолтой байдаг байгаа. Өглөө орой өдрийн хоолтой. За оройн хоолоо тарсны дараа 11, 12 дугаар цаг нь бол ордог юм байна. За энэ цаг болохоор одоо тухайн нөгөө нэг таны төлсөн төлбөрт хичээлийн төлбөр орсон байдаг. За CIA сургуулийн орой хоолны дараа өгж байгаа энэ 2 цаг бол хичээлийн сургалтын төлбөрт ороогүй, сургуулиас танд өгнөгөө санал болгож байгаа хичээл гэдэг юм байна. 11, 12 дугаар цаг. За өглөө 8 цагаас хичээл маань ороод нэг хичээл маань бол 50 минут орж байна. За 50 минут ороод 5 минутын завсарлагаатай. За тэг өглөөний хичээл маань бол өдрийн хоолноос өмнө за 5 цагийн хичээл ороод өдрийн цайндаа ордог юм байна. За энэ мэдчлээ ингээд цаг нь хөтөлбөр нь ингээд яг монгол тайлбартай монголоор орчуулсан цаг нь ингээд байна. За энэ дээр баасан гарагийн хичээлийн хуваар дээр 17 цаг 10 минутаас хойш оюутнуудын арга хэмжээ гэдэг нэг ороод ирсэн байна. За энэ бол мэдээж одоо олон орны оюутнууд байдаг учраас тухайн олон орны оюутнууд хоорондоо одоо ёс уламжлалаа ингээд солилцох ч юм уу тийм презентацийн арга хэмжээ ч юм уу эсвэл одоо үндэсний хоолоо танилцуулах, за дээрэс нь үндэсний хувцас танилцуулах, үндэсний соёл урлагаа танилцуулах гэдэг айгүй гоё олон арга хэмжээ болдог. За хоошоо эргүүлэхээр энэ CIA сургуулийн дүрм журам нь гараад ирж байна. Зарим сургуулиуд бол маш хатуу дүрм журамтай байдаг. За CIA сургуулийн онцлог дүрм журам гэвэл за дараагийн өдөр нь хичээлтэй бол та дотор байранда 22 цагаас өмнө орсон байх ёстой гэсэн дүрмтэй тийм байна. За дараагийн өдөр нь хичээлгүй бол за 5 дахь өдрийн орой ч юм уу тийм. За бям гарагийн орой ч юм уу маргааш өдөр нь та хичээлгүй бол 24 цагаас өмнө дотор байранда орсон байх ёстой тийм байна. За та өдөр бүрийн тестээ өгөөгүй бол кампусаас гадуур гарах боломжгүй гэсэн байна. Тэгэхээр ер нь бол яг өдөр бүр шалгалт авна гэдэг бол таны англи хэлний мэдлэгийг бол маш богино хугацаанд сайжруулах юм арга хэмжээ. Сургуулиуд бол яг төлбөрийг авсан одоо оюутнаа яг дотор байрандаа байрлуулад сургууль дээрээ сургуулаа өгж байгаа үед бол яг тухайн оюутандаа англи хэл сурах тал дээр бол бүх боломж нөхцлөд ажиллаж ажилтдаг. За тийм учраас өдөр бүрийн тестээ өгөөгүй бол тухайн өдрөө кампусаас гарахгүй байхаар дүрмэндээ оруулсан байна. За тэгээд орой гарах бол аяллаа дүрм гэж байна. Сард нэг удаа гадуур хонжуулна дотор байрнаасаа. За сард одоо нэг удаа гадуур хонжоод хоёр дахь удаа бол гадуур хонохыг зөвшөөрөхгүй юм байна. За энэ мэдчлэн бол сургуулийн дотор байрны дотоод журам бол дараагийн хуудсан дээр орсон байна. За энэ дээр бол 5 дахь өдрийн хичээлний хуваар орж ирсэн байна. Хэл зүг одоо англи хэл сурж байгаа хүмүүстээс хэл зүг цээжлэх бол бас айгүй юу байдаг. Англи хэл хурдан сурахад айгүй төхөн болдог. Өдөр бүр хэл зүг цээжлүүлдэг. За тэгээд англи хэл дээр сабтайтлтайгаар одоо ярианы хичээл дээр групп хичээл дээр кино үзэх хичээл ордог юм байна. За зарим нэг сургууль дээр бол бүр кино театртай сургуулиуд байдаг. Кино театртай яг кино театртаа ингээд киногоо үзье гэсэн хүсэлтээ өгөнгүүд тухайн сургуулийн менежер нь кино театраа ажилуулад англи хэл дээр сабтайтлтайгаар кино гард юм билээ. Тийм учраас бас англи хэлний ярианы чадвар айгүй хурдан өснө. За энэ дээр бол дараагийн хуудсан дээр CIA сургуулийн хоолны зураг нь гарсан байна. Өглөөний цай, төрөл бүрийн салаад, өдөр оройн хоол. За тэгээд нөгөө үндэстэн бүр байдаг учраас энэ дээр бас араб хоол гэдээ ороод ирсэн байна. За тэгээд шинээр ингээд монгол оюутан очихоор бас хоолны судалгаа аваад монгол хүнд тохиромжтой хоолуудыг бас бэлддэг юм билээ. За энэ дээр болохоор оюутнуудын зураг байна, төгсөлтийн арга хэмжээний зураг, за сургууль дээр анх ирж байгаа зурагнууд байна. За энэ дээр CIA сургуулийн хэдийгээр бол Сибу хоттой байдаг газрын зураг нь байна.
За энэ мэдчлэн та бүхэн маань сонирхсан сургуулийнхаа ингээд бүх мэдээллийг Mass Academy төв офс дээр ирээд харах боломжтой. Эндээс явахаас өмнө тухайн сургууль нь ямар дүрм журамтай юм, эдгээр дүрм журам нь бас миний сурах арга барилтай тохирох уугүй юу гэж энэ дээрээс ингээд та мэдээлэл харж байгаа сургуулаа сонгох боломжтой. За зарим нэг оюутнууд маань бол яг Филиппин улсыг сурахынхаа хажуугаар аялах зорилготой явдаг. Тийм учраас ингээд хитрхи дотор байрны чанга дэглэмтэй сургууль бол бас тохиромжгүй байдаг. Тийм учраас одоо дотор байрны дэглэм нь арай сул юм уу тийм сургуулийг сонгоо явж болно. За эсвэл бүр яг ингээ англи хэл сурья. Өмнө нь Филиппинд очиж үзчихсэн. Гадуур гарахгүй зөвхөн дотор байрандаа хичээлээ хийнэ гэсэн хүмүүс маань бол ийм дэглэмтэй сургуульд бас явуул зүгээр юм билээ. Энэ мэдчлэн та яг өөрөө ямар арга барилаар сурах уу очоод яг ямар нөхцөл боломжоор сурах уу гэдгээс шалтгаалаад сургуулаа сонгох боломжтой. За арын хуудсан дээр бол CIA сургуулийн эсэлдээ авж байгаа хөтөлбөрүүд гарсан байна. Энэ дээр бол ерөнхий англи хэл, TOEIC, IELTS, бизнесийн англи хэл гэд хөтөлбөрүүд байна. Family буюу junior хөтөлбөр, хүүхдийн хөтөлбөрүүд байна. Гэр бүлийн хөтөлбөрүүд бас байна. За эндээс харахад CIA сургууль маань англи хэлний бүхэл курсээр л эсэлтээ авд юм байна. За өнөөдрийн лайвыг үзсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн лайваараа иргэд олцъя.